За энэ Иохны 3:16 бидний мэдэх сайн үнэхээр гайхалтай ишлэл байгаа. Тэгээд энэ ишлэлээр Бурхан дэлхийг үнэхээр хайрлан гэдэг энэ дууг. За энэ дуу маань их эзэн Есүс таньда гээд 2 дахь цомогт орсон байгаа. Тэгээд 97 он бас 90 оны. Тэ 97 8 оны үед гарч ирсэн. Тэгээд энэ цомгон дотор одоо бидний сайн мэдэх нөгөө их эзэн Есүс таньда магтаалын дуугаа өргөё. Тэгээд иймэрхүү дуунууд бас хамт одоо энэ цомогт орж исэн байгаа. За тэгээд Бурхан дэлхий гэдэг дуу маань надад мөнхийн амьтаа аврагч вэ гэдэг дуунтай одоо хоорондоо одоо хосолдог гэдэг юм уу да нийлдэг. Тэгэхээр нийлүүлээ. Гадар бол нэлийн төгсөн дуу штэ. Харин хүмүүс харин таныг зохиосон гэдгийг мэдэхгүй байгаа. Ямар ч гэсэн үнэхээр гайхамшигтай юу сүнслэг за тэгээ бас ингээд хүний зүрх сэтгэлд үнэхээр татаж чадсан магтаал юм шиг санагддаг надад бол. Тэгэхээр 90 оны одоо магтаалууд маань нэг бодлын бас одоо түүх домог болж тэгээ одоо бас олон шин залуучууд маань Монгол аялгаутай Монгол магтаалууд ингээд олон гарч байгаад үнэхээр их талархаж байгаа. Тэгээд би итгэдэг манай монголчууд маань Монгол магтаал маань дэлхийд даяар одоо магтагдах тэр цаг одоо ирнэ гэдэгт итгэж байгаа. Тэгээд дээдийн дээд магтан дуу маань нэг 4-5 орны хэл дээр орчуулагдсан. Тэгээд олон улсын хэд хэдэн одоо CD-нүүдэд одоо орсон байдаг. Тэгээд Монгол магтаал бас ингээд дэлхийд даяар өшөө улам илүүхээр бас эснийг алдаршуулсаа гэж бас хүсэн ерөөж байна. Бурхан дэлхийг үнэхээр их хайрлаа. Сорын ганц хүүгээ өгсөн. Хүдэн итгэгч хүн мөхөхгүй. Харин мөнхөнтэй болно. Бурхан хараа миний төлөө цагалмай дээр орсгсан түүний хараар би аврагцсан. Тийм учраас би Бурханда хайртай. Бурхан дэлхийг үнэхээр их хайрлаа. Цорын ганц хүүгээ өгсөн. Хүдэн итгэгч хүн мөхөхгүй. Харин мөнх амьтаа болно. Бурхан хараа бидний төлөө цагалмай дээр орсгсан түүний хараар би аврагцсан. Тийм учраас би Бурханда хайртай. Надад мөнхийн амьтаа аврагч би. 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 Бурхан хараа миний төлөө цагалмай дээр орсгсан түүний хараар би аврагцсан.
учраас би бурхандаа хайртай. Зэ